Армийн цэргүүдийн хоол хүнсний хангамж ба хувцас хэрэглэл. Фронтын цэргүүдэд тулгардаг олон саад бэрхшээлүүдийн нэг бол яахын аргагүй тэдний хоол хүнсний хангамж хүрэлцээний асуудал юм. Албан ёсны хүнсний нормоор цэргүүдэд өдөрт талах, шөл, мах, каш, мөн ядаргаа тавилах зорилгоор бага зэрэг архи болгоно хэмээн заасан боловч бодит байдал тэс өөр байлаа. Тээврийн тасалталтаас болж цэргүүд олон өдөр хоолгүй хондог байсан бөгөөд тэд заримдаа нутгийн иргэдээс хүртэл хүнс авах тохиолдол олон гардаг байжээ. Цэргүүд ихэнхдээ хөлдөө, талах, лаазалсан мах зэрэг хүнсээр л амь зогоодог байв. Армийн цэргүүдийн хувцас нь энгийн боловч улиралдаа зохицсон харилцан адилгүй бүтэцтэй байв. Цэргүүд зуны улиралд хөвөн даван материалтай гимнастерка болон бүс хөнгөн гутлыг өмсдөг бол харин өвлийн улиралд зузаан ноосон шинээл гих урт пальто, ушанга гих ноосон малгай, сальдог гих төрөйтэй гутлыг өмснө. Өвлийн тэсгэм хүйдэнд цэргүүд малгайныхаа хоёр талыг буулгаж толгойгоо цасан шуурганаас хамгаалдаг байсан боловч хасах 30 хэмийн нөхцөлд олон цаг зогсож алхах эсвэл шөнө унтах үед тэдний өмссөн шинээл болон гутал нь элчгүй болж цэргүүд олноор хөлтөж амь насаа алдаж байжээ. Олон сумны багтаамжтай ойрын зайн автомат бүг ашигладаг байсан бол мэргэн будагчид Мосин Нагант гих автомат бүг ашигладаг байжээ. 1980 оны өвлийн хүүднэс ирүүж Зөвлөлт холбоот улсын армийн командл Тулааны хуваарийг баталж байсан. Тулааны хуваар бол зөвхөн номын хуудас дээр бичигдсэн үгс биш ээ. Энэ нь цэргүүдийн амь нас, газар нутгийн эзлэлт, стратегийн чухал шийдвэрүүдийг агуулж байв. Бүртгэсэн даатгаврууд нь тусгай хүчнийхэн болон командлагчдыг тус бүрт нь хувааж Тулааны зохион байгуулах зорилготой байлаа. Гэвч энэ хуваарын бэлтэн зөвхөн хугацаанаас хамаарсан зүйл биш байсан тул Тулаа эхлэх үед бүх зүйл хурдан өөрчлөгдсөн. Өнөөдрийн Тулааны хуваар нь маргаашийн амжилт эсвэл сүрэлт хүргэж мэдэх эрсдлийг дагуулдаг. Арми, техник хэрэгсэл дутагдж цаг хугацааны дарамттай тулгардаг нь эдгээр эрсдлүүдийг улам өсгдөг. За тэгэхээр одоо фронт дээрх улаан армийн цэргүүдийн сэтгэл зүй болоод соёлын амьдрал холбоо харилцаа нь ямархуу байсан талаар ярих болно. Ер нь фронтод цэрэг бүр өдөр тутмын амьдралдаа хүчтэй стресс, айдас дээр нүр тулгардаг байсан. Цэргүүд бөмбөгдүүлж дуусахгүй тулалдаан, хоол хүнсний хомсдол, нөхцөл байдлын эрсдэлтэй ерөнхийдөө тэмцдэг байснаас болоод тэдний сэтгэл зүйд нь маш хүчтэй нөлөөлдөг байсан буюу зарим дотроо айдас ганцаардалтай ер нь бол нүр тулдагсан. За соёлын хувьд аваад үзэх юм бол дайны жилүүдэд зөвлөлт холбоот бусад соёл нь зөвхөн театр, кино урлаг гэхээс гадна фронт болон ард иргэд хоорондын харилцааг дэмжих хэрэгсэл байсан учраас ерөнхийдөө ард иргэд нь радио, сонин кино, театрын арга хэмжээнд оролцож цэргүүдийг урамшуулах, сэтгэл санааг өөдрөг байлгах үүргийг гүйцэтгэж байсан байгаа. Мөн ард иргэд маань кино, театрын тоглолт, кино үзүүлбэрүүд фронтод очиж цэргүүдийг дэмждэг байсан. Тэгэхээр энэхүү урлагийн бүтээлүүд, дуу хөгжим нь ер нь бол ард иргэдийн амьдралыг соёлын хувьд баяжуулж нэгэн зорилгоод нийцдэг байсан гэж үзэж болно. Харин харилцаа холбооны талаар ярих юм бол цэргүүд гэр бүлтэйгээ загтал бичиж харилцдаг байсан. За тэгээд ард иргэд фронтод байгаа цэргүүдтэй дэмжих урам өгөх зорилгоор цахаар яаж сонио ашигладаг байсан. За тэгээд энэхүү харилцааны ер нь бол цэргүүдийн сэтгэл зүйд эргэн нөлөө үзүүлж фронт болон ард иргэдийг хооронд нь нэгтгэдэг нэг зорилгод хөтлөг байсан гэж дүгнэж байна.